Сайн байцгааны өрхөмөд үзэгчтэй. Баялаг бүтээх захирлуудын энэ удаагийн нэвтрүүлэгт Монголын тогоочны холбооны ерөнхийлөгч Буян Дэлгэр өргөдөн оролцож байна. Та сайхан сонсож байна уу? Захаа. За, Буян Дэлгэр битэр олон жил нэг салбарт ажиллалаа. Худалдааны сургуулийн нэг багшийн шавнер. За, Монгол улсын нэг нь одоо үйлчлэгээний говьд ажилт, нэг нь ажил төрийн говьд ажилт ингээд ийм их том алдар хөндийг хүлдэтэл Монголын худалдаа нийтийн хаалт зүтгэжээ. Тэгэхээр энэ төгссөн сургуулийнхаа тухай та нэг тавчхаа нэг дурсаатгаж. За анх 1981 онд ардын 124 дэх ангид байхдаа цэрэг байхдаа одоо цэрэгийн гал тогоонд орсон. Тэгээ тэр гал тогооноос эхэлж одоо энэ мэрэгжлийг эзэмших их л тавигдсан. Тэгээ цэрэгийн албаа хааж ирээд миний том ах наавд одоо санал болгоод тэгээ худалдааны техникумын нийтийн хоолны ангид орсон байгаа. Тэгээ нийтийн хоолны ангид орохдоо одоо Бонцол багшийн анги шав болсон. Миний урталын төгсөлт өөрөө байсан тий. Тэгээд одоо багшийнхаа тэр сайхан багшийн хүмүүжил анх одоо энэ мэргэжлийг эзэмшихт эхлэлийг тавьж өгсөн. Багштаа баярлалаа гэж тий. Сургуульдаа бас баярлалаа тий. Сургуульдаа баярлалаа. Энэ худалдааны сургууль бол тэг өгөөч. Буянтай сургууль. Манай худалдааны ч одоо сургуулиас төрөн гас одоо маш их одоо нийгмийн зөвлөлтөнгүүд байгаа, төрийн төшөөнүүд байгаа, гаяатууд их олон байгаа тий. За би бол яг нийтийн хоолны ангиас бас гаяатуудын бас нэлээ дээгүүр орно. 2 дахь гаяат, 3 дахь гаяатаар орж байгаа. За надаас хойш бас нэлээ хэдэн гаяат өссөн. За яг тогоочоо хийгээ, тогооч мэргэжлээр ажиллаад яг үйлдвэрлэл дээр байж байгаа одоо гаяат болсон юм бол одоо би л хангалтж болж байгаа. За ойлголоо. За та тэгэхээр одоо аль нутгийн хүн бэ? Аав ээжийнхээ тухай бас дурсаж байна уу? Тийм. За би бол Ховд аймгийн Эрдэнэ сумын гаралтай хүн. Тэгтээ аймгийн төвд өссөн. Миний аав бол Ховд аймагт одоо ч гэсэн нэр алдан амьдарч байгаа. Тийм. Ховд аймгийн анхны аагент хүн байсан. Хотуу аагент гэж тэр үедээ одоо агентууд гэж анх худалдаа үүсгэн байгуулахад худалдаа эрхлэлт миний үндсэн суурин тий. Тэгээд анхны агент хүн байсан. Тэгээд Хотуу агентийн хүүхдэд тэгээд одоо ч гэсэн бас нутгийнхан тэр одоо ажилласан хүний хүүхд одоо муу явах ирэхгүй гэж одоо аймгийн ард түмэнд өсгсөн дөө. За би бас миний аав бас агент байсан шүү. Өө ямар сони тий хүний тэгэхээр хоёр агентийн хүүхд юм тийм ээ. Тухайн үеийн нөгөө агентууд ч бас л одоо энэ зах зээлийн үеийн нөгөө л одоо чейнжүүд шиг хүмүүс шүү дээ. Ахгүй юм байхгүй. Тэгэл жижиг түүхий эдийг зөвлгуулж аавн тэрийг одоо тушаана гэл. Багаасаа би бол бас 11 нас хүртэл аавтайгаа байсан. Тэгээ намайг 11 2 нас хүртэл миний аав бас бурхан болсон. Түүнээс хойш бол намайг Ховд аймгийн ард түмэн баг өсгсөндөө гудамжинд гараа нэг жоохон цахилах хахад чи одоо тийм хүний хүүхэд байж аавынхаа одоо ясыг өндөрлүүллээ тий чи ямар одоо муу хүүхэд үү гэж загнадаг аавынхаа л одоо нэрийг бие хугалж болохгүй юм байна өөртөө зориг тавиад тэгээд одоо их сургуулийн бараа судлалын ангид орж барааны мэргэжилтэн болно гэж зорж ирсэн. Тэгээд даанч тэр барааны мэргэжилтэн болж чадаагүй. Тэгтээ яг худалдааны салбарын нэг мэргэжил болоо тэгээд энэ аавынхаа ажиллаж худалдааны салбарт одоо ингээл өдөө хүртэл зүтгэж байна да. За ингээд үнэхээр сайхан хуучин одоо худалдааны анхны шат нь бол агент гэж байсан. Одооны хүүхдүүд бол сайн мэдэхгүй байна. Тийм мэдэхгүй. Тэр хоёр агентын хүүхд юм байна. Тийм байна. Намайг хүүхэд агентын хүүхэд байхад би чихэр тоолдог тийм юутай. Тэгээд хүн өдөө багч ингээд агент худалдаа ихэд орж ихээр нэг ороод хүүхдэд чихэр өгдөг. Би бас аавгаа 4 настай хонос орсон. Манай аав 4 настай хонос орсон юм дээ. Тэгээд ааваасаа чихэр өгөхгүй ягаад хүмүүс чихэр өгөхгүй нэ гэж ярьжсэн гэж яриад байт. Тэгэхээр би тэр бол ойролцоо энэ дэлхийг болж ойролцоо юм шүү дээ. Сайхан дурсамж байлаа. Баярлалаа. За Монголын тогооч нарын холбоо гэж одоо том холбоо байна. За энэ холбоог та одоо ерөнхийдөө зангидаж авч явж байна. Миний сонсохоор бол нэлээд олон холбоодууд байсан. За одоогоор ямар нэр төрлөөтэй ямар холбоодууд ажиллаж байна. Төрийн бас байгууллагын төлөөллийн хувь та бүхэн нь төр хувийн хвшлийн дунд дэр нь яаж ажиллаж байна гэж бодлоготой ажиллаж байна. 90-ад оны үед одоо Монгол улс эдийн засгийн систем шилжих тэр үед бол хамгийн түрүүн одоо шилжсэн байгуулагч одоо худалдаа нийтийн хоол байсан. Манай нийтийн хоолны салбарч хөвч өмчөөлөлтөй ихэнх одоо гайгүй ресторанууд ч бүгд хөвчлөгдөд ингээ явцсан. Тэгээд тэр үед бас төржсөн бас нийтийн хоолны талын анхаарал
солраад бас манай одоо мэрэгжилээр эзэнгүүдэд ирсэн. Тэр үед миний уртаалын одоо инженерүүд, манай салбарын инженерүүд, Монгол улсын одоо зөвлөх инженер одоо Эрдэмтэн доктор профессор Октябрь одоо үнэхээр Монголын ард түмэн тэр хүнийг бүгд мэднэ. Тэр хүн одоо санаачлаад тухайн үеийн одоо миний урд үеийн инженерүүд нийлээд 93 онд анхны мэрэгжлийн зөвлөл байгуулъя. Энэ мэрэгжлийн зөвлөл холбоотой байж иж энэ цаашдаа энэ салбар энэ нийтийн хоол гэдэг юм авч үлдэхгүй болохгүй. Яагаад гэвэл одоо нийтийн хоолны салбар цэг болгонд байгаа. Хүн хаана байна тэнд нийтийн хоол үйлдвэрлэл явагдаж. Ийм учраас энэ яа харахгүй одоо хүний одоо амьд байх, эрүүл байх орчин бол тэр цэгээ гэдгийг олж хараад тэгээд одоо энэ Монголын тогоосын холбоог төрийн бус байгууллагыг байгуулсан байдیں۔ Тэгээд би болохоор 1994 онд одоо 30 настай залуухан мастер тогооцол хүртчихсэн. Тэгээд надад Октябрь ирээд санал болгоод за одоо хамгийн залуу мастер тогооч одоо хамгийн залуу хүмүүс. Би бас тэр үеийн бас нийгмийн ослын дагуу бас жижигхэн эрсдэл ажилладаг үе. Хажуугаар нь бас ингээд сурвалж зохион байгуулалт ийм байсан. Тэгээд одоо энийг цаашдаа залуу хүний хувьд одоо өөрч авч явах хэрэгтэй нэг над хүсэлтэй байд. Тэгээд төрийн бус байгуулагч өөрсдийнхөө хийсэн үйл ажиллагаа санхүүжүүлдэг ийм байгууллага. Төрөөс ямар ч нэг санхүү байдгүй. Тэгээд би бол намайг анх тогооч болоход бол энэ тогооч гэдэг мэргэжлийн нэр хүнд аюул муу байсан. Энэ яг тогооч гэдэг мэргэжтэй хүмүүс ном сурдгуу те ном сурлаганд жоохон муу айлын хүүхдээ гал тогоо бараадаа тэгээд аяг хоолоо олж идэл ингээл явдаг хүмүүс шиг тэр харж үздэг. Энэ хүмүүс ойлголт нэг тиймэрхүү ихэнхтэй. Нөгөө талаас эрэгтэй хүний мэргэжлийг сонгоно гэдэг бол бас гутам шиг баг эмэгтэй хүний мэргэжлийг эрэгтэйгөө сонглоо гэж. За энэс үсээд би бол бас энэ мэргэжил энэ тогооч гэдэг мэргэжил сонгосноос болоод бас маш их одоо үеийн банднаас хөвгүүдээс бас дарамжил амсчихсан. Тэр үед бол би ерөөсө бодсон л да. Эзэн гэж заяа тушна. Энэ мэргэжилийг би нэгэн сонгосон. Дээр нь би аавынхаа одоо салбарт орж ирсэн, худалдаа уршаа салбарт орж ирсэн хүний үед би бол манай аав бол надад хамгийн сүүлд захиад манай том ах бид дээрээ суулгаж аваад надад хоёр зүйлийг загсан. За нэгд нь бол миний хүү зөв хүн болоо хүн тустай хүн болоо хоёр дахь юм бол том ахынхаа үгнээс битгий гараарай. Том ямар ч тохиолдолд том ахынхаа үгийг дагараа гэсэн захиаснаас. За би бол амьдралдаа тэр ахынхаа тэр аавынхаа сүүлчийн тэр хоёр захиасыг биелүүлж ийн одоо арваад явж байгаа юм байна. Тэгээ манай ах надад энэ мэргэжлийг сонгож өгсөн. Тэгээ одоо өнөөдрийн өнцгөөс ихэд харахад бол энэ тогооч гэдэг мэргэжлийг тогооч гэдэг хүний хүмүүс ямар нэг амар хүндэлдэг болсон бай гэдэг илтэй байгаа. Тэгээд энийг ийм болгохын тулд тэр одоо тогоочийн холбоо асар том үүрэг үүсгэсэн. Тэгээд бидгэд бол тогооч холбооч юм болохоор хоол үйлдвэрийн салбарч их том салбар. Асар том салбар. Тийм учраас энэ дотор тогооч гэдэг чинь зүгээр энэ салбарын нэг болсон хүчний нэг цэг байхгүй юу? Тэгэхээр гол цэг нь. Тэгтээ гол цэг нь. Тэгээ амин сүнс болсон энэ мэргэжлийг их хүнд хөдөөн зөвшөөрүүлнэ. Энэ тогооч гэдэг хүний сэтгэл зүг бэлтнэ гэдэг бол асар одоо хүнд ажил. Тийм учраас энэ одоо сэтгэл зүгэл энэ тогооч нэр хүндийг бас ингээд дотооддоо төдөг олон улсад одоо ингээд гаргаж ингээд хөрөхийн тулд бол хоёр бүх сэтгэлээ зүтгэсэн. Тэгээд 1994 онд би анх тогоочийн курс одоо байгуулж ирсэн. Тогооч бэлтгэдэг курс. Тэгээ одоо тэр курс маань одоо ахлах тогооч актив батал өргөж явж байгаа. Тэр цагаас хойш би одоо хоёр ирэх хүн хоорондоо ярьсууж байгаа л тогооч ярьсууж байгаа. Энийг эцэст нь хөтлөн энэ мэргэжил энэ хідэн тогоочгоо төлөө явна гэж хоёлаа хоёр ирэх хүн одоо нэг нэгэндээ одоо итгэл үлээгээл гар байсан. Тэгээ би бол тэрнээс хураагүй. Тэр хүнийхээ одоо эхлүүлж өгсөн ажлыг одоо ингээд үргэлжлүүлээ хийгээ явж байгаа. Гэхдээ манай тогоочийн холбоо бол одоо 33 жилийн түүхтэй болж байна. Мастер тогоочийн холбоо нь болохоор одоо 30 жилийн түүхтэй болж байна. Тэгээд ингээд энэ явсаад 2008 онд Монголын тогоочийн холбоо
маань дэлхийн тогоочийн холбооны гишүүн байгуулсан. Монгол тогоочоо дэлхийд данслсан. Энэ одоо маш том үйл явдал болсон. За тэгээ энэ дэлхийн тогоочийн холбоонд гишүүн болоод ирснээр Монгол тогооч олон улсын дэлхийн тогоочийн холбоос зарсан олон улсын тогоочны хоолны тэмцээнд оролцох эрх нэгдсэн. Тэгээд тэр эрх нэгдсэний дагуу би 2010 онд анхны багийг ахлаад Монгол улсын масууд тогооч одоо өөрчлөлөө дийлгэр Монгол улсын масууд санчир бид нэг баг болоод ингээд одоо Туркт болсон олон улсын тэмцээнд оролцож анхны одоо мөнгө хүрэл мэдээллийг их оронд авчирсан. Тэр амжилтаараа одоо дүүчээд одоо бол бид одоогийн байдлаар 30 гаруй орон зохион байгуулагдсан. Тогоочны олон улсын тэмцээнээс манай тогооч нар бол маш олж байгаа. Бид эдгээр анх яваад очиход Монголыг яг тусгай төгсөн Монгол улс гэхээсээ илүү баг хятадууд тий өөр Монгол болов гэсэн янз янзын тийм ойлголт байсан л да. Одоо бол дэлхийн нийтэд олон улсад бол Монгол тогооч ямар одоо сэтгэм сайтай, ямар хурдтай тий энэ монголчууд ямар ахуйчтай гэдгийг бол хөлөө зөвшөөрдөг болсон. Манай сүүлийн залуучууд бол одоо алт мөнгө авч ирдэг болсон шүү дээ. Яг энэ хоол үйлдвэрийн салбарын хөгжөлт ганцхан тогооч өртөвчнөө бол баялаг бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэ? Жишээ одоо тэрний нэглэлд ханах. Нийтийн хоолны цэг сар бол бидэнд чинь ганцхан бид хэдэн нөхд болдог, хань болдог юм чинь тоног төхөөрөө савс болгосон. Засарч хоёр. Өнөө яагарахгүй энэ хоёр чинь нэгдэжээд бий болдог. Тэгэхээр үнэхээр бас өөрөө сайд урдчих. Манай залуучууд үнэхээр гадагш тасч олон удаа оролдоо тэмцээнд явах юм. Тэр шүүгч нарт нь ажиллах юм. Хоёрс явах болгонд дандаа дээгүүр тэрхүү шагалгаа. Тэр монголчуудын оюун ухааны потенциал, тэр мэдрэмж, ур ухаан гэж ер нь онцгой юм аа. Тий. Би энэ одоо хугацаанд одоо манай тогоочны холбооч дэлхийн тогоочны холбооны гишүүн байгууллагууд одоо баг 20 жил болж шүү дээ. Энэ хооронд би залуучууд ич авч явсан, настай хүмүүс ич авч явсан. Бүгд тэр гэдэг хөдөө суманд ажиллаж байгаа тогооч, аймгийн төвд ажиллаж байгаа тогоочныг аваад явсан юм. Тэгээд олон улсын тэмцээн чинь CBA гэдэг 3 төрлийн тэмцээн байдаг л да. Тэгээд яг C тэмцээнд хүртэл ингээ хүмүүсийг аваа юм. Манай тэр хөдөө ажиллаж байгаа тогооч нар олон улсын тэмцээнд оролцоод өөрсдийгөө бидэд оролцоод тэр шалгалтын дээр яг тэр тэмцээнд ороод тэр ширээндээ авчирч хоолыг хараад би дотроос өмнөөс нь баялаад хоёр нүднээс нөлөө сумдаг. Яагаад гэвэл тэр хүнд ямар мундаг нөөц байна тий. Ямар мундаг тийм чадвар өөр байна. Энэ бол монгол хүний онцлог. Монголчууд ч нүүдэлч их дасан зогцох чадвар сайт. Дээрээс юмыг хараад өөр юм болгох тэр өвөг дэдсэсэн богино хугацаас сэтгэдэг. Тэр юмыг болгоод энэ баруун явах одоо энэ хөгжлөө орнуудыг бодох юм бол монгол хүнд цуснд нь байд юм байна гэдгийг би бол өөрийнхөө бие сэтгэлдээ зориулсан байхгүй. Тийм учраас хөдөө орнуудын тогоочныг бас залуучуудыг хаж байгаа авч явахыг дуртай. Тэр тэмцээнд ороод нэг хөрлийн медаль аваад нэг мөнгөн медаль аваад гэсэн тогооч байга галтгоонд очоод өөрчлөлт хийж байгаа. Тэг шүү дээ. Нүд нь нөгөө яагаад гэвэл тэр хүмүүс ингээд очоод нүдэрээ үзчихсэн. Өөрөө ингээд ороод үзчихсэн учраас тэндээ санаа авангуудаа би чи ингэж ажиллажсэн болох юм байна те. Би ч тэгээд түүнээс гадна өөртөө маш их итгэлцэл авчихдаг. Би ч бас чаддсан юм биш үү. Том тэр тогоочоос хараад би хийж чадах болоогүй болоо гэж өөрийгөө ингээд би чи өөрийгөө боож ирсэн юм байна шүү дээ. Харин ингэж явснаас би чи харин над бас юм байгаа шүү дээ гэж ухаардаг. Тэр үтгэл одоо зарим нэг 50 гарсан ус одоо эмэгтэй тогоочны олон улсад авчираад тэгэл олон улсын тавцандаа гараад медаль авах гал зогсоод дуудуулаад гарч ичээд ихэд бууж ичээд ижсэн. Би аавынхаа нэрийг, эх орныхаа нэрийг дэлхийн тавцанд дуудуулж ирсэн багшаа. Би ингэн гэж ирээс өөртөө бодож итгэж яваагүй багшаа. Тэгээс монголч тогооч бидэдийг одоо ингэж үнэлж бидэдийг ингэж яасан баярлалаа гэдэг байхгүй. Тэр үг шиг асуу том урмын үг бол eerээс надад байдгүй. Одоо юу яаж вэ? Сүүлийн үед энэ гадаад орнуудын хоол маш ихээр монголчууд орж ирлээ. За энэ гений хөвчхөм ямар байд юм уу? Талуун ногоо том могоотой янз бүрс гээл энэ монгол хоолыг сүүлийн үед жоохон юу гэдгийг дэлгэрүүлэх нь жоохон баг байна уу? Яагаад ийм гадны хоолнууд гэж хөгдөөд байна? Ер нь бол яг нэг байхад бол
Энэ биднээс шалтгаалж байна. Бидний шалтгаалж байна. Яагаад гэвэл манай Монгол хүмүүсийн бас нэг тэг сул талч гэх юм уу нэг сонин бас үзэгдэл байгаа. Тэний юу гэхээр дэрэгдээ байгаа эрднийг танихгүй байж хүний эрдэн рүү одоо хитрхи санаалгагдтал байгаа байхгүй. Зүгээр яг дэлхийн одоо хоол идэ ундааны суур хаанаас эхэлтэй вэ? Бидний өвөг дээдс. Нүүдэлчин монголчуудаас нүүдэлчин өвөг дээдсээс гаралтай байхгүй. Тэр үүсэл гаралтай одоо тэр хоолыг чинь хоолноос инновац ингээд орчин үеийн хэлгээр нэг инновац ингээд тухайн орн суурин амьдралтай улс үндэснүүд ашиглаад өөр юм болгож аваад байгаа. Тэрс яг ингээд нанаа юм бол энэ одоо дэлхийн нийтийн энэ идж байгаа хоол тэр үндэс угсаатнуудын хоолнуудын чинь анхны суур бол бидний нүүдэлч өвд эдээс гаралтай. 1330 онд Хөсөөхөө гэж Улаан хааны одоо тэр хоол хүнс хариуцсан үчин бичээд үлдээсэн шүү дээ. Монгол үндэс идэ ондоо дээж бичээд одоо үлдээсэн. Тэрнэр ч одоо эрдэнэ төвч одоо судлаа хийж лээ л да. Харин энэ бас нэг Монгол үндэсний идэ ондоо дэлгэрэн хөгжүүлэе гэж алсны хараа 20 50-д бас заагаад өгсөн. Дээрээс нь бас ерөнхийлөгч манай эрүүл Монгол хөтөлбөр хүнсний өлсгөл за тэгээд уламжилт одоо энтэй ундаага хөгжүүл дэлгэрүүлэх гэсэн бас янз бүрийн юмуд бас чиглэл гаргаад өгсөн л дээ. Монголчууд ч бид гэж хаан хүнс хэрэглэдэг юм байхгүй. Хаан хүнс хэрэглэж. Яагаад бид гэдгийг идэх мал тий мал амтэн чинь энэ цэвэр байгалийн амттай байхгүй. Байгалиасаа ургамлын өнгөтэй өөттэй юм махандаа шингээсэн тэр махыг бид идэж байгаа шүү дээ. Ийм одоо цэвэр экологийн ийм цэвэр бүтээгдэхүүн иддэг алт түмэн энэ дэлхийд л цөөхөн байна. Манай зарим одоо энэ судлаа зарим хүмүүс буруу ойлголттой юм шиг би ярианаас нь хардаг байхгүй яа. Аял зуршлыг одоо аял зурчдыг одоо Монголд их татнал гэж. Жугуулчид энэ Монголд ирээд юу үсэх юм бэ хэ? Тэ? Хамгийн түр юугаар энэ Монгол улсыг тань мэдэх юм бэ хэ? Идэх юм байна. Хоол шүү дээ. Идэх юм байна. Идэхдээ хоол ундаа нөхгүй. Угтаад авлаа. Манайхаа угаасаа Монгол хүний тусанд хүнийг ингээд угтагд найрс тэр миний өвөг дэдэсэнд найрс уламжлал бол байгаа байхгүй. Тэгээд урлаг уран сайхан бол байна. Улам маас агуу байна. Харин ирсэн хүн болгон юм идэнэ. Хүмүүс тэр хүмүүс хурц ирээд эндээс өөрсдийнхөө орныхоо хоолыг идэх гэж ирдэггүй байхгүй. Тэр хүмүүс ирээд юу гэхээр энэ нүүдэлч их овгийн үндэсний хоолыг гэж ялгч. Үндэсний хоолыг идэж үз. Ядаж амсад үз. Тэр гэдгийг манай үндэсний хоолыг идээд цад гэж байгаа юм биш. Цадна гэдэг бол нэг өөр утгагүй шүү дээ юм. Амталж мэдэрнэ гэдэг бас нэг өөр. Тийм учраас бид хэд одоо энэ Монгол үндэснийхээ идэ ундааг ингээ хөгжүүлье, дэлгэрүүлье. Тэгээд яг хуу тогоос бид хэд явж байгаа. Бид хэд зүтгэж байгаа. Би одоо энэ нүүдэлсэн фестивалийн хүрээнд 7-8 жил болж байна. Анханаас нь судалгааг хийгээд оролцсон. Тэрний хүрээнд Монгол болоо суслаад явж байгаа. Харьцангуй бид хэдийн дараа үеийн залуучууд ч бас Монгол үндэснийхээ хоолыг яриад байж байна. Дээрээс нь Монгол үндэснийхээ хоолыг орчин үеийн чиг хандлага руу ороод ингээд одоо гадаадын зочин төлөөлөгч үүшлээд эхэлж байна. Монгол хоол чинь одоо хорхогны чулуу барих гээл хиншүү хангалах үнэртэх гээл Монгол хүний генд нэг юм байна. Тэгэхээр энэ одоо ингээд эмчилгээний зориулттай тийм үү? Хий шар бадганы тэнцүүлдэг ийм одоо тусгай технологитой жор бүхий одоо эмчилгээний хоолууд байдаг байна. Энэ тухай ер нь бол хүн ухаансад хүн бий болоод эхлээд хүнсээ одоо болгож идэх болоод эхэлсэн хэд цаг үед бол манай нүүдэлчийн хавг монголчууд маань ирээсэл байгалийнхаа бүтээгдэхүүнийг ашигласан байхгүй. За нэг мал төхөөрл ан одоо ингээд агналаа. Гараад ирэнгуут нь битүү эрэхтнийг аваад битүү эрэхтэн тэр дотор байгаа битүү эрэхтнийг сав болгоод. Тэгээд тэн дотор юмаа хийгээл тэгээд одоо чулуугаа улаасгаад хүний би 5 бие махт гэж шороо чулуу ус ягаа 5 бие махт гэж тэр 5 бие махтын шин чанарыг шингээсэн ямиг тэр битүү савн одоо эрэхтэн дотлоо хийгээд тэгээд жигэнж болгоод иддэг гэсэн.
ийм л тэднээс хорох гэдэг юм уу. Тэгээд 13 дугаар зууны үед монголчууд малынхаа тэр битүү эрхнийг ашиглаад сав суулга болгоод хоолоо болгоод идчихдэг байжээ. 17 дугаар зууны үед баруун явахад сав суулга анх үүсэж бий болсон гэж байна. Би одоо түүхийн юунаас тийм уншлаа. Зөв. Тэгэхэд юу тэрнээс 400 өмнө монголчууд өөрсдөө махаа хийдэг шүү дээ. Тийм учраас би тэр одоо энэ уламжилт ёсороо энэ жил Чингис хаан их өвгийн минь одоо эзэн Чингис хааны минь мэндэлсний 864 жилийн тэгш ой буюу мэндэлсэн одоо тэр хүний жил гал одоо морь жилдэн хаанда бэлэг барих үүднээс Монгол тогооны хорхыг генис амжилт үзлээ гэж. Бүртгүүлээ. Амжилтанд бүртгүүлээ. Ядаж энэ монголч нүүдэлчин овогчууд анх энийг энэ одоо энэ дэлхийн эзэмж анх хэд идчихсэн хоошуу гэдгийг л бид дэлхийн тамгалыг гэж байна. Тэгээд энийг хүмүүсээс бас буруу ойлгоод байгаа шиг байна л да. Нэг 1000 хонь гаргаад 1000 хамжаагаад нэг их бүр мөнгөнд ингээ аагсан хүмүүс аргаа гэдэг тийм одоо хүмүүс зарим хүмүүсд буруу тас ойлгоод байна. Энэ бол бид өчтөө мэрэгжлийн тогооч нар мэрэгжлийн талаасаа өөрсдийнхөө нэг мэрэгжлээ бахархыг хойд эзэн Чингис хааны минь үеэс нүүдэлчин их овгийн минь анх одоо махан тэр дулааны боловсролд болгож идчихсэн тэр түүхийн юмыг л дэлхийд нэг генис амжилтанд бүртгүүлчихье. Дараа үе маань үе дамжуулаад тэрийг хэмжээг нь ихсгээд явна уу өөр орон одоо тэрийг олон болгоо явна бид анхч болъё л гэж. Тэгэхгүй бол бидтэй ойрхон нүүлгч аймагуд байна. Тэрхэд хүн ам олон юм чинь хүн амынхаа тоогоор бүрдүүл бүртгүүлчих магадaltaй. Тэгхийн бол юу бид анх хинт хэлэх юм. Тийш. Дараа үедээ бид готрон шиг байдалд орхолоо гэж би тогооч хүний үед тэгж бодоод би өөрөө бас энэ мэрэгжил эзэн хүнээр санаачлаа энэ төслийг хэрэгжүүлэх гэдэг ингээд зүтгэж байгаа юм. Энд бол 1000 тогооч нэг дор 1000 жижиг тогооны хорхол хийж байгаа. Нэг гэр бүл зориулсан. Тэр хийх чинь орхон нэг тогоотой орхыг идэхэд 7-8 хүл идчихнэ. 7-9 хүний нэг ам бүл. Хорх гэдэг хоолыг ганц хүн эрэс хийж иддэг. Хорх гэдэг чинь ам бүлэрээ юм уу? Олуулаа. Тэгээ эсвэл хүндтэй ингэж иддэг. Тэнд яадаг вөхөд тэр хүний 5 бие махбодын одоо энергийн шингэж бүтээгдэхүүн чинь шингэж хийдэг үдээс тэр аль насны хүнд тэр өөрөө зогтдог, шимт хижээл болдог. Тэрнээс тэр бие махбодынх нь өөрчлөлт гарсан энерги алдагдлыг багийн хугацаанд нөхч чаддаг. Ийм л эмчилгээний хоол юм байна. За сая 5 сарын 21-нд төрийн ордонд танаа тогооч нар үйлчлэгээний байгуулгах нь Монгол Улсын ерөнхийлөгчөөр ярьж төрийн ордонд том чуулга уулзалт хийлээ. Ойр дээр нь ийм дуултаагүй энэ жил 5 хүнийг одоо төрийн Монгол Улсын ерөнхийлөгч маш хүнд итгэлтэй хүлээж авч энэ салбарын шагнал оруулж шоолон гардуулж бас бахархалтай харагдчихсэн. Энэ тухай бас ярьж байна. Тий, би бол энийг бол маш их одоо олзоогч хизээч ийм юм би сонсож байгаагүй. Одоо хоолуудын салбарт 45 жил ажиллаж байгаа энэ хугацаанд. Гэтэ энэ бол санаанд хүмүүртэл айгүй гоё арга хэмжээ болсон. Нөгөө хүнсний хөвсгөлийн хүрээнд зохион байгуулсан юм хүн байгаа. Тэгээ манай хоол үйлдвэрийн салбарын одоо эрсдэл зоогийн газрын холбоо гэдэг эсэм тэргүүнтэй холбоо байгаа. Тэр дандаа эрсдлээнуудаа бизнес хэрэгчлэн хариуцдаг тийм холбоо. Тэгээд тэр холбоо манай одоо тогоошны холбоо бид нийлээд тэгээд тэр одоо үйл ажиллагаа зохион байгуулж 800 гаруй хүнийг ерөнхийлөгч хүлээж авсан. Бидэнд сайхан урам зориг өгсөн, сэтгэлгээ өгөө сайхан хэлсэн. Үнэхээр ястаа төрөөрөө өмсүүлсэн шиг л болсон доо. Манайхан ч одоо дандаа далд байдаг шүү дээ. Энэ бид чинь бас хоол нийл тогооч нь далд байж байгаа. Хоол идэх юм нийл хийсэн хүн далд байдаг. Тэгээд бид чинь ганц л одоо хүнээс авах одоо урам нь баярлалаа гэдэг үг шүү дээ, тий. Таны хоол амттай л баярлалаа гэдэг үг. Гэхдээ ямар ч хүн хоол хийхдээ та ч гэсэн гэртээ хоол шүү дээ. Ямар ч хоол хийсэн хүнд муу юм уу гэж шийдэх байхгүй. Тийм шүү дээ. Муу юм уу гэж хийхгүй хамгийн сайхан юм аа энэ хүнд хийж өгье гэж шийдэх учраас тэр маш их олон хүний энерги тэр хийж байгаа хүний маш сэтгэж ингэсэн хоол байдаг. Тийм учраас бол одоо би бас өөрчлөлтсөн маань хурц ирээл баярлаа хоол амттай байлаа гэж хэлэхдээ
24 цаг босоод огсон ядаргаа тэр дор байхгүй болчтой шүү дээ. Би өөрөө энэ одоо нийтийн хоолны салбарын галдтгоонд чанагдаад бараг 50 жил болж байна. Тийм шүү дээ. Өөрөөр хэлбэл хоол үйлдвэрлэлийн галдтгоонд олон жил тоног төхөрөнд одоо зассан засварчин мэрэгчлээ хүн болвол тогоочийн одоо салшгүй бүрэлдэхүүн учраас тогооч нарын хөдөлмөрийн тэр хүнд үе, сайхан үе, гайхалтай одоо бахархууштай үе энэ төр бол хамгийн сайн мэдж байгаа байхгүй. Тийм учраас тогооч нарын одоо босоо зогссон учраас хөлийн одоо судасны бүдүүрэл энэ төр гал байдаг тийм ээ. Тэгэхээр халуунд их зогссон учраас даралт маралт нэгсдэг гал их одоо нөхцөл бай. Энэ тухай бас жоохон тодруулаад. Ер нь бол нэг номерт бол манай тогооч нарчин байнга зогсоо ажилладаг учраас хөл тэгээ одоо энэ хөлийн булчин болоод ихэнх хүмүүс хөл хоёр толгуурлд явдсан шүү дээ. Тэгээ дараа нэг нуруу бол байнга явна. За сүүл дандаа энэ урдаасаа ингэ халдаг. Тийм. Урдаасаа ингэ халдаг учраас энэ дотор ирэхэд нь илэг одоо юу гэхдээ манай хүмүүс боддیں۔ Тогооч дандаа хоол идэл бүдүүн байдаг гэдэг. Үгүй шүү дээ. Энэ чинь нөгөө уур нь зөхгүй. Хоолны уур тэнд одоо байгаа агаар орчин хичнээн одоо бол бас сайхан үе ирсэн шүү дээ. Тоног төгөөрөм сайжраад та нарын буюу агаар суулгад энэ сайхан боллоо. Тоног төхөөрөмжлөө. Гэтэл одоо юу болж байгаа вэ? Газ гэдэг ордсон. Тэр газны одоо үнэл хүний бие маш их олцоо байж. Дээрээс нь одоо гэрэл хоолууд гээл хиншүү хөрөсийг гардаг иймдэс болоод үнэлдэг хэрэгт нь одоо хүний даралт ихсэн цусны энэ ярих юм бол энэ хэцүү хүнд мэрэгжил. Бид одоо энэ хоолуудын салбарч эмгтэй тогоочийн тоог олон байсан. Тэгээ эмгтэй хүнд бол одоо их хүнд их одоо хэцүү мэрэгжил. Тийм учраас энэ одоо 2008 онд тогооч холбоо дэлхийн тогооч холбооны гишүүн байгуулалт эцэг тэнд дэлхийн тогооч холбооны уулдаг эмгтэй тогоочийн тоог олон болгоё. Хүйсээ харилцаа тэнцвүүлэх шаардлагатай байна гэсэн өрөө тавьж ирсэн гэлээ. Би тэрийг сонсчод Монголд ерөөсөө Монголд эрэгтэй тогоочийн тоог олон болгоё. Яаж энэ эрэгтэй хүнийг энэ мэрэгжилийг сонгодог болох уу гэдэг үүднээс бас бодлого гаргасан. Тэгээд одоо күн шимийн Эрдэнэхүү гэдэг багшсан шүү дээ. Өөрөө сайн тань. Эрдэнэхүү маань өөрөө урлагийн хүн байсан учраас Улаанбаатар телевизтэй гэрээ хийгээ тэнд күк тамгаар нэвтрүүлэг хийж эрэгтэй хүнийг одоо анх дэлгэсээ гаргаж илаа. Тэгээ байж байтал үнэхээр цаанаас манай салбарыг ивэсэж гадаадад одоо Европын орнууд одоо боловсон эзэмшсэн миний дараа үеийн хийцэх залуучууд орж ирээд одоо хоолндоо инкэ гэдэг. Одоо би инкэ орж ирээд хоолндоо нэвтрүүлэг хийгээд тэгээ байжсэн дараа нь одоо Батмөнхөө юу одоо Дэми стан зогны залууд идэв. Тэр бас хурч ирээд ингээ энэ хэд чинь ингээ тэнгис байна. Тэнгис хурч ирээд энэ хэд чинь хурч ирээд энэ телевизийн эфирийг ашиглаад хоолыг сустаа эхэлсэн байхгүй. Баруун ерхий хоолны соёлыг Монголд тэрийг даваад ирсэн. Авч ирээд тэрийг телевизээр одоо ингээд нэвтрүүлээд хүнд хүргээд. Тэрний нөгөө чинь эрэгтэй тогооч нараа. Эрэгтэй хүүхдүүд энэ мэрэгжилийг сонгох сонирхолтой болж ирсэн. Ингэж одоо суур тавигдаад ингэснээр яасан бэха энэ салбарт эрэгтэй тогооч олон болоод энэ гутал юмны чанар өөрчлөлттэй явж байгаа. За бас нэг асуулт байна. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн гэж ярьдаг. За ховонцоргүй Монгол гэж ярьж байна. За ховонцор тухай юу гэдэг бол зориултын бас ховонцор савны хэрэглээс болоод байна. Эрүүл мэндэд маш хохирол учруулж байна. За дээр нь хоёр асуулт байгаа чинь. Хоёрдугаарт энэ одоо дутуу угаасан аяг тав боёос энэс болсоо одоо бактери ходоодны өвчин гэдэг нэг асуудал байна. Ер нь ингээ нэг сануулж хэлэхэд социализм үед галтгоо гэдэг чинь угаалгын өрөө тусдаа, хуурай хэрэглэх өрөө тусдаа, хоолны халуун галтгоо эсэх нь тусдаа, агуулгах нь тусдаа, усан дордог газар нь тусдаа, ийжүүрийн хоолны үйлдвэрлэл байлаа. За одоо сүүлд нөгөө өмч хөвчл явагдаад зах зээл бүх юмээ зохицуулна гэж нэг умбар өрөө дотор бүх галтгоо бүгдийг багтаачихсан. Угаадаг нь тэн дотор, арчдаг нь тэн дотор. Энээсээ болоод одоо бидний хоолны үйлдвэрлэлийн аяг тав гэдэг энэ стандарт энэ асуудал зөрчигдөж эхлээд одоо өнөөдөр монголчуудын ХДК бактери буюу ходоодны хавдраараа маш их хөндлөг боллоо. Энэ тухай ер нь та юу хэлэх вэ? Ер нь бол хоол гэдэг юм бол одоо хийж байгаа хүнсний бүтээгдэхүүн хүн хоёроос биш. Хийж байгаа сав солонгос шалтгаалдаг. Тийм хүн санаа. Одоо өнөөдөр та өнөөдөр гоё хоол идэл гэх юм бол чанартай сав суулгах хэрэглэнэ. Чанаргүй сав суулганаас хизээч гоё хоол гардаггүй.
Жишээ нэг хэсэг манайх ч одоо хятадаас улаан тогоо гэх түүхийн ширэмтэй авчиж баахан хүмүүс дотоод өвчлөлт бий боллоо. Тэр суурин тавигдсан баха. Тэр бол суурин тавигдсан. Урд нь бол яад айл болгоны өөрийн гэсэн яг айлын үндсэн тогоо байсан шүү дээ. Ширмэн тогоо, эсвэл одоо гой хөнгөн цагаа цотгомлоод эсвэл зарим гайгүй айлууд ч зис. Гойлон дангатаа энэ байсан шүү. Тэр чи яад вэ? Тэр металл нь өөрөө тэр металлын өөрөө тэр металл хүний биед хэрэг болдог металл байхгүй юу? Шингэсэн ч гэсэн хоолны шингэсэн тий. Хүний хүн гэдэг юм чинь бас төмний бэлтгэл авч цус шингэлэнд чинь янз бүрийн байж тий. Тийм учраас хүнд хэрэгтэй юм хийдгүү. Дээрээс нь одоо хувийн цэг хэрэглэв шүү дээ. Энэ хувийн цэг хэрэглээ бол хүнсэнд хэрэглэдэггүй. Зөвлөж чаа. Дээрүүд ч хэрэглэж байгаагүй. Дээрүүд мод хэрэглэсэн. Тий. Одоо энэ давнаас мод байсан шүү дээ. Бүгд байгалийн. Яагаад гэвэл нэг хэсэг хүн ч модон учраас модноосаа өөртөө энерги авах тий юм авах чанар байна шүү дээ. Тэгтийн аюулгүй байдал. Дээр нь энэ бас нэг Монгол хүний мөн чанар гэж хэлж болно, хүн чанар гэж хэлж болно. Өөрөө ухамсараараа Монгол хүндээ аль болохоор зөв энергээр, зөв эрүүл савнд, зөв түүхий дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хүргэж чаддаг байх юм л совстыг хүн хүүхдээс нахгуулаад сургуулиас нахгуулаад энэ бэлдэх тогтолцоо хэрэгжүүлээ санагдаад байдгийг. Харин тийм энэ өнөөдөр жоохон асуудалтай болоод байна. Одоо юу гэдгийг хүн чанар мөн чанар алдагдлаа гэх нь жоохон одоо юу гэдэг ямар нэгэн хэлбэрээр жоохон доголдолтой болчиход байна. За би ч одоо хүүхд байхдаа өнчин хүүхд тэгэл хүүхдүүдийн онд жоохон тийм байсан ч гэсэн би тэр сургуулийн явсан дунд сургуультаа би ч сандлаа хийгээс устсан. Тийм ээ? Тэр одоо гал түлхт хавчдаг хайч биш. Тэрийгээ хийсэн. Ер нь бол амьдралын анхны шатны боловсролыг гэрээ орчноос одоо эмээ хажууд байгаа ах нараас ах хэмжээс авахаас гадна сургуулийн орчнод авчдаг гэсэн чинь хөдөлмөрийн хичээлээд болдог байлаа шүү дээ. Дээрээс нь тийм чи октодод нь хоол заадаг байлаа шүү дээ. Тийм. Чи ногоогоо яаж ойн дуу хөгжмийн хичээл авдаг. Дуу чи ингээ бүх юм заадаг. Тэгтэл одоо болохоор яг энэ сургуулиас нийгмийн дагаа тэгж байгаа юм байдгүй. Дээрээс хилд гэдэг юм шиг. Чи компьютер сур, хэл сур. Өөр юм хэрэггүй. Өөр юм баг хэрэггүй. Бусад юм бол одоо гадаа ингээд энэ баг мэрэгжлийг эзэмшүүлэх техникум видео техникум гэдэг шүү дээ. Одоо тэгсэн баг техникум сурах нь бас доромжл юм уу? Баг дээд сургуулийн орон дипломтой. Хоорон сургууль юм уу? Тийм. Гэтэл өнөөдөр тэр гараад ирэхэд сургууль нь амьдралын одоо юм хаахгүй шүү дээ. Гаргасан одоо дээд сургуульд төгсөөд ирсэн хүмүүс маньуд дээрээ ахиас сурч шүү. Тэгэхээр би бас энэ сургуулийн орчныг бол бас боддیں۔ Боловсролын системийг бол дунд сургууль заах хэрэгтэй. Энэ талаас энэ хөгжөөд байна уу? Ухраад байна уу? Одоо тий мөхөөд байна уу гэдэг их ойлгомжгүй байгаа. Яг го залуу хүмүүсийг хайрлна, одоо залуу ирж гэн энэ залуусууд цаашдаа энэ хөгжлийг авч явна гэдэг нь үнэн. Энийг авч явна. Гэхдээ нэг юмыг л би гайхдаг. Урд үе үгүйсэхгүй л байх. Тийм ээ. За 1000 тогоочоор хорхог хийнэ гэж. Чо тогоон. За энийг бэлтгэл ажлыг яаж хангах гэж байна? Энэ том ажлыг яаж зохион байгуулах гэж байна? Хандив тусламжаа яах гэж байна? Яаж одоо бүртгэл хийх юм? Хаана хийх юм? Яаж хийх юм? Танайхан зохион байгуулж байгаа одоо төлөвлөгөөнөөс бодож байгаа бодол ямар ажлууд байна? Ямар байгууллагууд нэгдэж хийх гэж байгаа. Тий. Би бол энэ одоо хорхыг генис амжилтанд бүртгүүлье гэдэг олон жил одоо бас зорьсон мөрөөдсөн ажилтаа. Энийн өмнө бол бид нэг салхиныг байж таа. Салхиныгын дотор одоо бичүүшүүд салхин дотор одоо хорхог хийгээд тэрийг одоо генис амжилт үзүүлье гэдэг мөрөөдж өссөн. Гэтэл ч салхиныг маань өөр Монголд очиж үзэсгэлэн гаргаад тэн дээр очиж нөгөөтгөө гаргаад үзүүлсэн чинь нөгөө салхиныг битүүшээс хий чинь өөр монголчууд хийгээд үйлдвэрлээд ингээд одоо тэр хятадын нэрээр болчихж байгаа. Манай суур алдагдчих. Тэр хооронд би тухайн үе одоо яам хамгийн газруудад хүсэл тавьж лээсэн дэмжээд өгөөч гэх. За ингээд өнгөрлөө. Тэгээ дараа нь явж байгаад хоёр дахь хуулиур одоо л энэ хорхог байгаа байхгүй. За энэ хорхыг л бид чадсан ядан нэг Монгол одоо нэг 50 хүн
Тогооч гэсэн нийтдээ 50 хүн. Монгол нэг 50 хүн. 50 тогоо. Одоо гэр бүлтэй зориулсан хоол их нь шүү. 50 тогоо. Тий. 50 гэр бүл зориулсан 50 тогоо хорхох хийгээл тэгэл генис амжилтанд бүртгүүлж яа. Тэгхийн бол монголчуудын анх хийж ижсэн энэ хоол маань дэлхийд томуулгах юм байна. 50 гэр бүлээ юу гэсэн үг вэ? 50 гэр бүл. Одоо ингээд 5 ам бүлтэй 1000 одоо гэр бүл гэсэн үг шүү дээ. 5 ам бүлтэй 5 ам бүлтэй нэг 1000 гэр бүл нэг удаа одоо хорхох хийгээл. Өөрөөр одоо 1000 тогооны хорхох тийм. 1000 тогооны хорхон тийм байхгүй. Тэрнээс энийг хүмүүс нэг 1000 хонь гаргаад тэгээд 1000 хоны амь таслаад хийх гэж байгаа бол биш. Тийм ойлголоо. Тэр одоо тогоонд хийх гэж байгаа хоол маань 5 ам бүл 5-аас 7 ам бүлтэй айл идчих. Дундаа идчихэл болохгүй. Хорхыг бол хизээс нэг хүн хийж иддэг. Энэ бол ам бүлээр олуулаа хийж иддэг. Хүндэтгэлийн бөгөөд эмчилгээний хоол болохгүй. Тийм зочноо дайсан хүндэтгэлийн хоол. Ингээд энд одоо 1000 хүнийг л оролцооч л гэж байгаа. Ихэнх нь тогооч байна. Өөзөө иргэн та байж болно. Та хураамжаа төлөөд оролцож. Таны тэр хураамжчин бидгэд эний чи стандартын дагуу ширээтэй. Тэр ширээн дээр тавих стандартын дагуу пилеттэй. Дээрээс стандартын дагуу тогоог бидгэд хураамжнаас мөнгнөөс чинь аваад жиг тавиад өгчнөө. Та тэр хорхогийг хүнсний материалыг гэсэн бид жигд бэлдээд стандартын дагуу бэлдээд өгчнө. Амтлаа та зөвхөн өөрөө тогоочийн хувцастайгаа ирээд худалдаага махныхаа модтойгоо 7 ширхэг чулуу хорхиныхаа чулууг барьж ирээл тэгэл энэ арга хэмжээнд оролцоод Монгол хоолоо анх удаа дэлхийн гиннес бүртгүүлэхийн амжилтанд оролцсон гэсэн батламж аваад Монгол энэ үндэснийхээ хоолыг дэлхийд нэг данслаад гэжэл хийж байгаа. Бид бол энэ төр засгаас олон удаа ингээд хүсэл тавьсан бол төр бас энэ дээр ингээд мөнгө гаргаад явах боломж нь юм учраас төр засагта одоо дарамт төвчрүүл яах вэ? Төрийн минь буюу гişгийг бид зөндөд хөрсөж байгаа юм чинь харин энэ мэрэгжид эзэмсэн хүмүүс бид төр нийгэмдээ бас энэ хэд юу хийдэг хүмүүс юм бэ? Энэ мэрэгжлийн хүмүүс юм байна гэдэг. Ерөнхийлөгчийн санаалсан Монгол үндэстний эдийн ондог дэлхийд одоо сурчлаач гэсэн тэр урайлгыг нь мэрэгжлийн хүмүүс бид биелүүлсэн гэсэн үзүүлэлт үзүүлье. Тийм учраас сайхан сэтгэл даард иргэд бизнес хэрэгчлээс хандивын аян зохион өгч байгаа. Юу яаж байгаа? Хандивын аян одоо зохион байгуулдаг. Тэгээ манай бидний энэ санал хүсэлтийг хүлээж аваад одоо ерөнхий ивент итгэгчээр танаа чиглэл компани оролцохоор болсон их баяртай байна. Яахаарахгүй одоо бидний зовлон хамгийн ойроос алдаг. Өдөр тутам бидний бас хийж үйл бидний зовлонтой хамт байдаг. Танаа хамт болоод ерөнхий ивент итгэгч болж байгаа явдал бид их баяртай байгаа. За дараа нь бол бид алтан ивент итгэгч 3 байгууллага байгаа. Дээрээс мөнгөн ивент итгэгч 5 байгууллага, тэгээ хөрөл ивент итгэгч 10 байгууллага байгаа. Тэгээд дээр нь оролцогч одоо оролцогч 1000 хүмүүс байна. Зах хэмжээнийхээ хураамжийг төлөөд оролцсон. Ингээд би энэ хөл 280 сая төгрөгийг бид энэ одоо генис дэлхийн генисийн газар тушаад эрхээ авах хэрэгтэй. Тэр одоо 280 сая төгрөгөө босгохын тулд бид ивент итгэгчнэрийг ивентчийнхаа одоо хандив энэ хураамжныхаа мөнгийг олно. Тэгээ бусад одоо гарц завдуудаа бод оролцож байгаа хүмүүсийнхаа сайхан сэтгэлтэй хүмүүсийнхаа хураамжийн хандив арай цуглуулад ингээд энийг амжилттай зохион байгуулж болно гэж үзэж байгаа. Бидний одоо санаачилсан энэ зүйлийг зөв талаас нь ойлгож, зөв талаас нь дэмжин туслаж Монгол хоолоо дэлхийд данслая бүгдээрээ. За сайхан ярил болтугай. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэг сайхан оролцсон, Элен Додонгүй ярилцсан. Гоёт найзтай баярлалаа. За баярлалаа. Чиглэл компани захирлуудын энэ дэр гэсэн энэ сайхан нэвтрүүлгийн ивент итгэгчээр оролцож байна. Тэгээд танд ивент итгэгчийн гарын бэлгийг танд гардуулъя. За баярлалаа. Тэгээ дээр нь одоо ад жаргал сайхан бүхнийг өсөнгөрөө олон жил одоо хамтдаа тогоочхоо бол тоног төхөөрөмжгүй бол тогооч хайчихв. Тоног төхөөрөмжгүй тогоочхоо бол тоног төхөөрөмж хайчихв. Яагаад ийм сайхан үг өгдөө тийм ээ. За ингээд сайхан яриасаа боллоо. Сэтгэл хангамжтай сайхан байна. Баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсан танд баярлалаа. За ингээд их хүмүүст үзэгчтэй. Баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийн захирлуудын энэ төр нэвтрүүлэг энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараа уулзлаа баяр та.